салхи иргэн энэ хүмүүс нь бүгдээр хөөгдөн Европын холбоо байхгүй болно. Алтны ханш үргэлжлүүлээд өсгөн зүгээр цаг хугацааны асуудал. Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд Орос Украины дайнд юу болж байгаа юм бэ? За санаж байгаа юм бол 7 хоногийн өмнө би юу ирж исэн бэ гэх юм бол Покровск, Мирноград хотууд ерөөхдөө эрсдэл орж байгаа. Зеленскигийн тал украинчууд энийг тултал нь хамгаалж байгаа. Цэргүүд нь бүслэгдэх гэж байгаа гэж хэлсэн. Оросын тал бас юу санал болгосон бэ гэх юм бол за бүслэгдсэн цэргүүд та нар авмаар байгаа юм бол хилцэл хий, ярилцъя. Энэ дээр л украинчууд хилцэл хийгээгүй, ярилцлага хийгээгүй. Одоо юу болсон бэ гэх юм бол Покровскийн 90% нь ерөөхдөө орсууд эзлээд авсан байгаа. Мирноград бас удахгүй тэгээ та энэ газрын зураг дээр юу харж байна гэх юм бол ер нь энэ дотор байгаа цэргүүд бүгдээрээ тэр чигтээ бүслэгдсэн байгаа. Бүслэгдсэн. Тэгээд янз бүрийн их усрөөсөө ингээ хараад үзэх юм бол 20-30 мянган цэрэг тэнд бүслэгдсэн байгаа байх магадлал гэж ярьж байгаа. За ингээ ойрхоноос ингээ харах юм бол илүү дэлгэрэнгүй газрын зураг та харж байгаа юм бол Покровскийг эзлээд авцсан, Родинский авцсан, одоо тэгээд бүслэгдээд Мирноград, Ривне, Покровскийн үлдсэн хэсэг дотор ер нь Зеленскийн цэргийн албахийн тэн дотор баларж байгаа. За, Зеленский өөрөө энэ тухай юу ярьж байна гэх юм бол хэдүүлээ сонсцгоо. Яагаад гэх юм бол хэвлэл мэдээллийнхэн юу асуусан бэ гэх юм бол манай бүслэгдсэн цэрэг яаж байгаа юм бэ? Арга хэмжээ авч байгаа юм уу? Тэндээсээ ерөөхдөө цэргүүдэд чөлөөлж болох юм уу үгүй юм уу асуусан. Президент, я запрос за уточнення, і чи розглядається варіант того, що наші війська будуть виводитися з Покровська? За, ерөнхийлөгч бүслэгдсэн цэргүүдээр арга хэмжээ авахдах юм уу? Покровск, Мирноградаас хэдүүлээ цэргүүдээ буцаага татах боломж байгаа юм уу? Із Мирнограда задля збереження особового складу. За, тэгээд цэргүүдээ хамгаалах юм уу бид нэр? Одоохондоо өнөөдрийн байдлаараа энэ одоо Зеленскигийн хариу шүү. Өнөөдрийн байдлаараа бүсэлсэн юм байхгүй. Тийм манай цэргийн албахийн манай тэр хот бүслэгдсэн юм байхгүй. Тэгээд Покровск, Мирноград тэр хот тосхон манай хിവэрэ. За тэгээ хин худлаа ярьж байгаа хин үнэ ярьж байгаа юм бэ гэх юм бол та өөрөө дүгнэлтээ гарга. Гэхдээ Украины цэргийн албахан Покровск дээр онцгой арга хэмжээ авсан. Юу хийсэн бэ гэх юм бол онцгой цэргүүдээ явсан Special Forces одоо хамгийн бэлтгэл сайтай, хамгийн алдаж болохгүй, тэгээ хамгийн сайн тоноглосон, зэвсэгжүүлсэн. Тэгээд нэг юм цэргийг ингээ бэлтгэхэд одоо хэдэн зуун мянган доллар өртөг ордог байхгүй юу? Тэд нар одоо бас Америкчууд, Их Британи, Германыхан тэд нарт туслаад бэлтгэгдсэн өнгөрсөн 3 жилийн хугацаанд чанагдсан хамгийн одоо онцгой цэргүүд гэсэн үг. Тэднийг ерөөхдөө хаашаа явуулсан бэ гэх юм бол Покровск явуулсан. Юугаар явуулсан бэ гэх юм бол нисдэг тэргээр явуулсан. За тэгээд энэ дайныг жоохон ажиглаад харж байгаа хүмүүс таад энэ дунд бас байгаах. Сүүлийн үед ерөөхдөө дайн шал өөр болцсон. Ийм нисдэг тэргээрээ тийш явна гэдэг чинь зүгээр дроны бэлэн хоол болно гэсэн үг. Бид нар ингээд Америкийн янз бүрийн кино таад үзчихсэн баг те Black Hawk Down гих мэтчлэн сүртэй гоё кинонууд байгаа. Тэнд дотор юу болж байгаа юм бэ гэх юм бол те онцгойгийнхэн Сомалияч байна уу, Иракч байна уу, Афганистанч байна уу тийш ороод тэгээд энэ онцгой цэргүүд нь хэдэн муслим хүмүүсийг буудаад тэгээ буцаа гарчдаг асуудал байхгүй. Энэ өөр болцсон. Яагаад гэх юм бол энэ хэсэгт хэдэн зуун дрон юу хүлээж байгаа юм бэ гэх юм бол нисдэг тэрийг хүлээж байгаа, цэрэг хүлээж байгаа, тээврийн хэрэгсэл бүгдийг нь хүлээж байгаа. Гэхдээ хамаагүй украинчуудад Зеленскид юу хэрэгтэй юм бэ гэх юм бол пропагандагийн ялалт хэрэгтэй байгаа. Шоу хийх, зохион байгуулах ёстой. Тэгээд тэр шоу бүгдийг нь зохион байгуулсан. Та эндээ юу харж байна гэх юм бол ер нь бол сүүлийн үеийн стратеги тактикийн хувьд бол хамгийн одоо алдгалтай тактик ашигласан гэсэн үг. Харцгаая. За, нисдэг тэрэг нь буудсан байна. Тэгээ нисдэг тэргээс хэдэн хүмүүс иш жишээ тараад зүхтаад гүүгээ явж байгаа. Яагаад ингэж байгаа юм бэ гэх юм бол мэдээж тэр Покровск, Мирноградыг чөлөөлөх гэж үзэж байгаа. Эсвэл ядаж зургатаараа пропагандагаа цацах гэж. Нэмэлт орлого бид нар бүгдээрээ мөрөгдөж байгаа. Зарим хүмүүс бүр алхмаа хийцэн өөрийнхөө пэйж эхлүүлсэн, өөрийнхөө онлайн дэлгүүрөө эхлүүлсэн, өөрийнхөө нэг жижигхэн подкаст эхлүүлж байгаа. Өөрийнхөө бичлэгээ онлайн тавья. За тэгсэн ингээд гар утсаараа юм уу камераараа бичлэг авлаа. Яаж засдаг юм? Яаж өнгийг өөрчилдөг юм? Яаж текст оруулдаг юм? Яаж сабтайтл оруулдаг юм? Яаж хэрэггүй юмыг хасдаг юм? Яаж нэмэлт бичлэг нэмдэг юм бэ?
тэрийг мэдэхгүй. 10 жилийн өмнө амар сүртэй өртдөг өндөртэй мэргэжлийн софтвер хэрэглэдэг байсан. Одоо юу болсон бэ гэх юм бол гар утсан дээр CapCut гэдэг гайхалтай аппликейшн гарсан байна. За заавалчгүй гар утсан дээр хийх хэрэггүй. Тийм. Компьютер дээр Canva гэдэг аппликейшн байгаа. Бараг мэргэжлийн төвшин өнөөдөр видео эдитинг хийгээд өгчдөг. Сурахад жоохон хэцүү. Гэтэ ард нь гарчих юм бол чи өөрийнхөө хувийн бизнес, өөрийнхөө нэмэлт орлогынхаа их усүрээ контентээрээ дамжуулаад бараг өнгөө сурчлагаа, маркетинг, идэвхжүүл, таниулт хийх боломжтой. Пэйж эхлүүл видеонуудаа тавь. Тэгэл болоо. За тэр софтверуудыг CapCut, Canva-ыг сурмаар байгаа юм бол сонсоо. 59 мянгаараа миний онлайн боловсрал менторшипийн платформ дээр CapCut, Canva-гийн сургалт одоо гарч байгаа. Хин хийсэн байх юм бол яг миний одоо энэ видеогийг эдитлж байгаа баг хийсэн. Миний пэйжийг 300 мянган дагагч хүртэл аваа явсан хүмүүс мэргэжлийн видео эдиторууд чамд юу зааж өгөх юм бэ гэх юм бол гар утсан дээрээ компьютер дээрээ маш амархан ганцхан хоногийн дотор яаж видео эдит хийх юм бэ заагаад өгчнө. За 59 мянгаараа контентын ертөнц тавтан байрлана. Амжилт хүсье. За та дэлхийн 2 дугаар дайныг бас ажиглаад үдсэн юм бол германчууд тэгээ Орос нутаг дотор Сталинград, Курск гих мэтчлэн юу цацаж эхэлсэн бэ гэх юм бол дайны сүүлийн 1-2 жил зөвхөн одоо иймэрхүү төрлийн пропаганда супер шин зэвсэгтэй боллоо. Энэ зэвсгээрээ бид нар одоо улсаа аварна. Энүүгээрээ дайнаа иргэн гих мэтчлэн. За яг адилхан тактик одоо энэ бидүүлээ харж байна тий. Хоёр нисдэг тэрэг хүн дүүрэн онцгой цэргэ буулгасан байшуулсан. Тэгээд эдний тавилан юу юм бэ гэх юм бол ерөнхийдөө тодорхой. Яагаад гэх юм бол хэдхэн минутын дотор за нисдэг тэрэг ингээ буцаагаад явчлаа. Хэдхэн минутын дотор юу болсон бэ гэх юм бол тэгээ таад нь харж энэ нэг хүн байна. Энэ нэг хүн байна. Энд 1 2 3 4 тэ Desperate Special Forces bid to save Pokrovsk fails as AFU faces unprecedented collapse on every front. Хэвлэл мэдээллийнхэн хаанах юм бэ гэх юм бол Америкийн хэвлэл мэдээллийнхэн иймэрхүү юм яаж байгаа. Аргаа барсан Украин талын онцгойгийнхэн тэ Покровск, Мирноградыг аврах гэж тэ явсан ч ерөөхдөө фронт дээрээ ер нь бутарч унж байгаа фейлдж байна. За. Тэгээ Украины талын хүн энэ хин бэ гэх юм бол Арестович өмнө бас энийг хүнийг контент руу зөндөө оруулж ирсэн. Энэ хүн ямар хүн байсан бэ гэх юм бол Зеленскигийн замын ант хуучин туслах одоо ерөөхдөө урвцсан гэж хэлж болно. Тэгээ гадаадд амьдарч байгаа. Тэгээ гадаадаас юу илж гинэ гэх юм бол Зеленский худлаа ярьж байгаа юм аа гэсэн юм одоо ярьдаг хүн. Сам факт того, что руководитель стратегического органа, глава военной разведки Украины, стратегический орган, министр. За нэг шинж тэмдэг илэрч байна. Тэр шинж тэмдэг юу юм бэ гэх юм бол манай Батлан амалтын яам, манай тийм цэргийн албахийн тагнуулын газар одоо Будановыг ярьж байна. Тэд нэр өөрөө одоо ерөөхдөө шууд тийм захирамж гаргаад, тушаал гаргаад ийм онцгой гихэн өдөртаад явж гинэ гэдэг чинь нэг юм илэрч байгаа гэсэн үг. Руководит частная десантная операция. Тэ хамгийн том генералууд за энэ нисэг тэр явуул ийм тушаал гаргаж гинэ гэдэг чинь одоо аргаа барж эхэлж байгаа гэсэн үг. На конкретном направлении показывает, насколько все плохо в силах обороны Украины, насколько все плохо с пониманием в офисе военных подробностей, как вообще ведется, организуется война. Тэгээд ер нь энэ дайн яаж зохион байгуулагдчих байгаа юм бэ? Тэ? Ямар аргууд хэрэгжилж байгаа юм бэ гэх юм бол ер нь бол аргаа барцсан байна. И что вместо системных усилий у нас все окончательно выродилось в пиар. Тэгээд системийн төвшөнд, өдөрлөгийн төвшөнд тактик, стратеги гэх мэт чинь бодлого гэсэн байгаа шүү дээ. Тийм юм ерөөхдөө хамаагүй болцсон байгаа нэг жижигхэн энэ тэнд нэг жижигхэн шоу маягийн арга хэмжээ авч ийнэ гэдэг чинь манай дайны өдөрлөг юу болоод эхэлсэн бэ гэвэл манай Батлан амалтын яам юу болоод эхэлсэн бэ гэвэл пропаганда, PR, сурчлага, сонгуулийн албан мэд шиг ажиллаж байгаа болцсон. PR, который имеет отчетливый предвыборный характер. Тэ. Бараг сонгуулийн өмнөх шиг сурчлага одоо би бол цацагтаад байгаа юм шиг байна шүү дээ манай улс дотор гинэ. Потому что Буданову предстоит возглавить партию военных, это же очевидно, там перебороть Залужного, перебрать. За тэгэхдээ
дан одоо муу мэдээлэл ерөөхдөө байхгүй. Германчууд дөнгөж саяхан 2 Patriot агаарын хамгаалтын системийг ерөөхдөө өгсөн. Мэдээж германчууд энийг төлж байгаа. Өмнө Голланд бас 2 ширхэг төлсөн. Европт одоо хэдэн Patriot систем үлдсэн байгаа юм бэ гэх юм бол бөөмэд эдгээр бас нэмэр сүртэй нэх байхгүй байлдааны эцсийн үр дүнгийг ерөөсөө өөрчлөхгүй. Гэхдээ би сая бас Германд явж исэн. Тэнд хүмүүстэй уулзсан. Хэвлэл мэдээлэл би бараг 2-3 өдөр тэр чигтээ зурагт үзсэн. Ягаад гэх юм бол Германы хэвлэл мэдээлэл юу ярьж байгаа юм бэ? Тэ ард түмэнд одоо ямар мэдээлэл өгж байгаа юм бэ гэж харсан. Аимшигтай л юм байлээ. За тэгээд нэг аимшигтай юм олж авсан. Тэр юу юм бэ гэх юм бол одоо гадаад хэргийн сайд Johann Wadephul. Нийтдээ юу юм бэ гэх юм бол энэ Johann Wadephul саяхан ойролцоогны $2 өмнө Хятад руу явах хэрэгтэй байсан. Хятадуудаа юу ярих хэрэгтэй байсан бэ гэх юм бол эдийн засаг гих мэд шин ярих хэрэгтэй байсан. За Хятадууд урилга явуулсан германчууд очин гэсэн. Тэгээ та санаж байгаа юм бол өмнө Ursula von der Leyen очиж исэн, Annalena Baerbock очиж исэн. Гэхдээ тэгээ Хятадууд дараа нь юу исэн бэ гэх юм бол энэ уулзлыг цуцсан. Johann Wadephul чи манай улсад ирэх хэрэггүй. Яагаад ирэх хэрэггүй болцсон бэ гэх юм бол чамтай уулзах юм байхгүй. Ярих юм байхгүй. Герман улсын гадаад хэргийн сайдын аяллыг цуцлж байна. Хятадууд. Одоо тийм амир нэр хүндгүй болцсон байгаа гэсэн үг. За. Тэг яагаад энэ Johann Wadephul яагаад энэ германчуудыг өөрж авчрахгүй байгаа юм бэ? Урилгын цуцлж байгаа юм бэ? Ерөөдөө ямар хүмүүс юм бэ гэх юм бол хэдүүлээ сонсцгоё. Deutschland hat, das habe ich auch im Europäischen Rat klar gesagt, die EU-Kommission ermutigt, hier jetzt ein neues Paket zu schnüren. Тэгээ манай Герман улс юу исэн бэ гэх юм бол би дүнгийн сая энэ Европын холбооны хамгийн том хороо дээр би бас ерөнхийдөө санаа дэвшүүлсэн. Дахиад нэг санкцийн пакет батлах ёстой. In der Tat darauf abzielt, dass es Russland wirtschaftlich wehtun soll. Тэгээ тэр дараагийн санкцийн пакет зорилго нь юу юм бэ гэх юм бол ер нь бол Оросын эдийн засгийг боох Himrel оруулах zu motivieren, sich anders zu verhalten, aber es wird nicht vermeidbar sein, dass es auch uns. Тэгээ энүүгээрээ дамжуулаад юу н Оросын ард түмэн зовх ёстой. Тэгээ Оросын ард түмэн зовж ич энэ дайн дуусна. Гэхдээ мэдээж одоо энэ хамгийн аимшигтай. Гэхдээ мэдээж манай германчууд бас зовно. Манай эдийн засаг бас мяарна. Das muss man in aller Deutlichkeit sagen. Би шулуухан шудраг хэлий германчуудаа тэгээ манай эдийн засаг бүр мяарна. Ягаад вэ гэх юм бол бид нар дараагийн санкц пакет батлах гэж байна. Aber ich glaube, diese Bereitschaft brauchen wir jetzt. Гэхдээ тиймэрхүү юм өөрийнхөө амьдрал эдийн засаг ажлын байруудаа золиослоход германчууд бид нар бэлэн байх ёстой. Und wir haben ja auch klar gesagt, auch Nord Stream 1 und 2 mögen adressiert werden. Auf deutsche Ansprüche muss da jetzt keine Rücksicht genommen werden. Тэгээд Nord Stream 1, 2-ыг бас ярьсан зүгээр ерөөдөө бүр унтраах, нураах янз бүрийн тэм солиотой юм ярьж байгаа. Тэгэхээр Nord Stream 1, 2 Германы эдийн засгийн хамгийн том одоо дэд бүтцийн 1, 2 нь иймэрхүү юм ярихдаа германчуудын үзэл бодлыг тоох хэрэггүй шүү. Германы гадаад хэргийн сайд юу хэлж байна гэх юм бол Европын холбоон дотор Nord Stream 1, 2 унтраах, нураах, эвдлэх арга хэмжээ ярих ёстой. Гэхдээ тэрийг ярьж байхдаа Германы дэд бүтцийг ярьж байхдаа германчуудын үзэл бодлыг тоох хэрэггүй шүү. Ийм үг өгүүлбэр Германы гадаад хэргийн сайднаас гарч байна. Энд дээр хэлэх юм ерөөхдөө надад алгацаа юм. Тэгээ Украинаас одоо 100 мянган 18-аас 22 настай хүмүүс зүгтсэн. Ерөөхдөө дараагийн татах элчийн хүмүүс байхгүй болсон байгаа. Тэгээ Унгар улсын Виктор Орбан ерөөхдөө эсэргүүцэл байгаа, Чех улс эсэргүүцэл байгаа, Словак улс эсэргүүцэл байгаа. Европын холбоо одоо юу ярьж байна гэх юм бол 2029 он хүртэл 400 тэрбум евро 400 тэрбум доллар евро ялгаагүй 400 тэрбум доллар санхүүжилт мөнгө Украинд өгөх хэрэгтэй байна. За Герман юугаараа дутж байна гэх юм бол халаалтаар дутж байгаа, цахилгаанаар дутж байгаа, ажлын байраар дутж байгаа, эрчим хүчээр дутж байгаа, дүүрэн гэмт хэрэгтэн муслим цагаачлаараа ингэ дүүрсэн байгаа. Денмарк яг адилхан, Голланд яг адилхан, Англи яг адилхан, Франц яг адилхан. Гэхдээ энэ улс төрчинд юу ярьж байна гэх юм бол өшөө 400 тэрбум долларыг
Украинчуудад шилжүүлэх ёстой. За тэгээд энэ юу болж байна гэх юм бол амар ойлгомжтой. Гоё юм сайн мэдээлэл юу юм бэ гэх юм бол сая Герман руу явчаад ер нь бол энэ мэдрэл муутай дуракууд юм байна гэх мэт чинь юм дүнэлт нь тодорхой болсон. Салхи ирэг нь энэ хүмүүс нь бүгдээр хөөгдөн Европын холбоо байхгүй болно. Алтны ханш үргэлжлүүлээд өсөх нь зүгээр цаг хугацааны асуудал. Тэгээ энэс болж нефт, газ, товарын бүтээгдэхүүн, зис, төмөр, төврийн хөдөр, ган мангийн зах зээл бас хөдлөх юм байгаа. Тэр би мэдэж байна. Тийм учраас энэ 11 сарын 9-нд заяа 11 сарын 9-нд жижигхэн арга хэмжээ. Нэг 30 хүний суудалтай байгаа. Тэрэн дээр би юу ярих юм бэ гэх юм бол эх оны дэлхийн эдийн засгийн байдал хаашаа явах гэдэг юм бэ? Аль газараасаа хэдүүл ашиг олох боломжтой юм бэ? Хэрхэн өөрийнхөө хоримтлуулсан мөнгөө хамгаалах боломжтой юм бэ? Ерөнхийдөө нэг жижигхэн VIP event болно. 3-4 цаг хэдүүлээ зөвхөн чөлөөтэй юм асууж бас болно. Тэн дээр бас манай бүх хөрөнгө олтын зөвлөхүүд нь байгаа. Та ямар нэгэн байдлаар данс нээж, хөрөнгө олт хийх, төгрөгөө доллар олгох, долларын хувьцаа худалдаж авах, энэ зис алт малтны хөрөнгө олт хэрхэн хийх ёстой юм бэ? Тэгэл ерөнхийдөө геополитикийн үднөөс өөрийнхөө орлого одоо хөдөлмөрлөө бүтээсэн байгаа баялгаа хэрхэн хамгаалах болох юм бэ? 11 сарын 9-нд ивент болно шүү. За тэгээд дэлгэрүү мэдээл энэ постны доор юм уу дээр тэгээд тэндээ бүртгүүлж болно. Цөөх хэдэн судалтай VIP ивент шүү. За уулзцгаая 11 сарын 9-нд.